50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий 642 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. За үзэгчтэй одоо 17 цаг 50 минут гэдэг чинь өдрийн энэ чимшиг ингээд оройн чимшиг бидийг та бүхэнд хүргэе. Синийг телевиз дээр сондгоо тоотой өдөр болгон 17 цаг 50 минутаас шууд танд хүрдэг үндэсний лотерей нэвтрүүлгийн энэ өдрийн дугаар буюу лавг гарагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд ер нь бол хүмүүс бүгдөө мэдж байгаа учраас машина ажиллуулж эхэллээ. За ер нь нэг 17 цаг 50 минутын талаар дахиад ярив. 17 цаг 50 минут чинь нэг тийм орой чимшиг өдөр чимшиг нэг юм хэсэг юм байна шүү. За хамгийн ихнийх нь 2. Ерөнхийдөө нар жаргацсан болохоор зэрэг орой минь гэж явчих юм байна. Одоо бол нар жаргацсан баг тий. Арай жаргаагүй. Жаргацсан. Тэгэхээр орой минь. За 2. 40 бөмбөлөг маань 40-д эргэлдэж чинь. За 2 6. Дараагийнх нь 6. За би бол өөрөө нэг юм 0624 гэдэг ийм тоогоор үзэл байгаа. Энэ миний төрсөн өдөр юм байна. Байдгүй те. Одоо 4 сар үзэж байна да. За 3 дахь бөмбөлөг Тэг 2 6 тэг. Миний над дээр байгаа тоонууд бол байна. Тэгтээ нөгөө дараалан дарахгүй байна. 2 6 тэг. За хамгийн сүүлийнх нь буюу 4 дахь тоо тэг байна. За тэг гэсэн дугаартай бөмбөлөг гарч ирлээ. За ингээд 4-ийн 3 дугаар цэргийн хонжуурын 4 тоо гарч ирлээ. Хэрвээ яг энэ 4 тоог та дөрүүлэнгийн зөв алдалгүй дарааллын дагуу таасан бол шууд нэвтрүүлэг явж явах утсан онтроо шүү. Яаж ийна. За хэрвээ яг тэгж таасан тохиолдолд та өөрийнхөө тавьсан бооцоог за таны тавих бооцоо бол 500 төгрөгнөөс дээш явах хэрэгтэй. Тэр бооцоогоо 500 дахин үржүүлж авна. За хамгийн багаар нь бодъё. За яг 1000 төгрөг тавьчлаа гэж бодоход 500 дахин үржүүлэхэр чинь тэр чинь 500 мянган төгрөг болоод татварт 40, үлдсэн 60% нь өөрийн тань карманд. За 3 дугаар зэргийн хонжуурын хувьд нэг юм. За 4-ийн 2 дугаар зэргийн хонжуур бол та өөрийнхөө тавьсан бооцоог 1000 дахин өсгөж авна. За би бол одоогийн байдлаар бол 500 төгрөгийн бооцоо тавьчаад үзээд байгаа. Би бол одоо бараг нэвтрүүлэг эхлээд нэг 14-5 хоногийн дараагаар орсон. За одоо ингээд нийтдээ бараг 7 сар, 8 сар, 9 сар, 10 сар гээд бараг 4 сар тоглож байгаа. Одоо таараагүй л байна. Нэг л өдөр таарна. За эхнийх нь 8, дараагийнх нь 6. Одоогийн байдлаар нэгч сондгой тоо гарч ирээгүй байна. 8 6. За тэрний дараагийнх 4. Бас л тэгш тоо. За тэрний дараагийнх нь хоолойд бол 7 гэсэн тоо ороод ирсэн байна. Энэ бол дээшээ гараад ирэх байгаа. Яг нэг доороос нь маш хүчтэй үлээж байгаа болохоор тенсний бөмбөлөг маань бол бас хөнгөн шүү дээ. За 7. Би бол гэхдээ энийг хараад байгаа маа. Энэ хамгийн сүүлийн бөмбөлгийг авлаа 7. Энэ ер нь тенсний бөмбөлөг үстэй тий? Шар өнгийн тенсний бөмбөлөг эсвэл арай өөр үт юм болов? Арай жижиг юм ч юм уу? Арай жижиг юм шиг байна. Би нэг тенсний бөмбөлөг гэж бодоод байдیں۔ Гэхдээ энэ тенсний бөмбөлгөөс арай жижиг юм шиг. Тенс сайн тоглодог болохоор мэдэхгүй юм. За одоо юм ярих яах вэ? Тоонуудаа танилцуулъя. Эхнийх нь 8, дараагийнх нь 6, тэгээд 4. Хэрвээ 2 гарч ирсэн бол бүх тэгш тоонууд гарч ирэх байлаа. Гэвчиг 4 дахь тоон 7 гэсэн тоотой бөмбөлөг гарч ирсэн байна. За яг энийг зөв баталгаатай, найдвартай дарааллын дагуу таасан бол таны бооцоо 1000 дахин өсгөнө. За
Дараагийнх нь буюу дөрөвдгийн хамгийн сүүлийнх буюу 1-р зэргийн хонжуур. 1-р зэргийн хонжуур бол 3-р зэргийн хонжууроос 4 дахин 2-р зэргийн хонжууроос 1 дахин 2 дахин илүү одоо бооцоогоо өсгөх боломжтой. Юу гэхээр хэрвээ та 500 төгрөгийн бооцоо тавиад таны бүгэлсэн дөрвөн тоо дөрүүлээ энд яг дарааллынхаа дагуу гараад ирэх юм бол та 2000 дахин өсгөж авна шүү дээ. За 1000 төгрөг тавиад 2000 дахин өсгөлөө. 2 сая төгрөг. Хэн одоо ийм хямралын үед танд ингээд зөв өгөх юм бэ? 1000 төгрөг тавилаа. 1 дахь юм уу, 3 дахь юм уу, 5 дахь өдөр нөгөө мөнгө чинь 2 сая төгрөг болцсон байж байгаа юм шиг. Гэхдээ нэг азтай одтой хүмүүсийн тоол таард юм шүү. За одоогийн байдлаар бол эхнийх нь 2 гараад ирсэн байна. Би шууд нэг азгүй амтан биш л дээ. Гэхдээ яг нэг юм тоглоомн дээр нэг жоохон ингэчээд идэв. Дараагийнх нь 5. 2, 5. 8. Өнөөдөр бол тэгш тоонуудыг ширүүн байна. За дараагийнх нь буюу хамгийн сүүлийнх нь 1. За ингээд өнөөдрийн дөрөвдгийн 1-р зэргийн хонжуурын дөрвөн тоо бол 2, 5, 8, 1 гэсэн дөрвөн тоо байна. 2, 5, 8, 1, 2, 5, 8, 1, 25, 81 гэж бүгэлсэн бол таны бооцоо 2000 дахин өссөн байна да. За ингээд дөрөвдгээр тоглосон би бол бусад бүх хүмүүс бүгдөө нэг баярлалаа. За харин одоо 6D бүгдөө анхаарлаа хандуулаарай. 6D бол хамгийн өндөр шагналт нь 50 сая тэгээд сая 500 тэгээд 150 мянга тэгээд 15 мянга тэгээд 1500 төгрөгийн шагналтай. Хонжууртай. За би андуурч дандаа 5-ыг дарчаад байгаа юм биш үү? 6. За 50 сая төгрөгийг яаж очихыг танилцуулъя. Энд гарч ирэх 6 бөмбөлгийг яг дарааллын дагуу алдалгүй таах юм бол та 50 сая төгрөг олж байна. За эхний бөмбөлөг нь тэг гэсэн дугаартай бөмбөлөг байна. За эхний 5 аль эсвэл сүүлийн 5 бөмбөлгийг алдалгүй зөв тааж чадвал гэхдээ дарааллын нь бас таан шүү. Тэгэх юм бол та сая 500 мянган төгрөг олж байна. За дараагийн бөмбөлөг бас дахиад тэг. Энэ дотор нийтдээ 6 тэг байгаа 2 нь гараад ирлээ. За 150 мянган төгрөгийг яаж очих вэ гэвэл эхний 4 бөмбөлөг аль эсвэл сүүлийн 4 бөмбөлөг дарааллын дагуу та тааж чадсан бол 150 мянган төгрөг олж байна. За хэдв? 4. За 15 мянган төгрөгийг яаж очих вэ гэвэл эхний 3 одоо яг энэ 3 бөмбөлгийг тэг 4-гээ зөв таацсан байгаа бол та 15 мянган төгрөг олж байна. За мөн адилхан сүүлийн 3-ын дарааллыг зөв таавал та 15 мянган төгрөг олж байна. За 1500 төгрөг хонжуур тоожих боломж байгаа. За тэр нь юу вэ гэвэл урмын хонжуур. Эхний энэ 2 тгийг зөв таагаад за мөн сүүлийн одоо энэ гарч ирэх үлдсэн байгаа 2 бөмбөлгийг зөв таах юм бол та 1500 төгрөг олж шүү. За 7. 5 бөмбөлийг 7. За тэг 4 1 7 гэдээ яг энэ 5 бөмбөлгийг 5-ын та дарааллын дагуу зөв таацсан байгаа бол сая 500 мянган төгрөг таних. За хамгийн сүүлийнх нь бай. 9. Хамгийн сүүлийнх нь 9. Хамгийн сүүлийнх нь 9. За бөмбөлгүүдийг чимээгүй болохоор нэг юм хэлээ. Үнэхээр та нэг юм тоглоомонд адтай, хямартай байдаг бол үндэсний лотерейгоор ороод гараарай. Тэгээд 4D-гээр тоглох юм бол 4 тооны дарааллыг бичнэ. За 6D-гээр хэрвээ 50 сая төгрөгийн төлөө тоглох бол нийт байгаа энэ 60 бөмбөлгнөөс яг энд гарч ирэх 6 бөмбөлгийг дарааллын дагуу тааж чадах юм бол та 50 сая төгрөг хожиж шүү. За бөмбөлгүүдийг гарч ирсэн дарааллаар нь танилцуулъя. За 6D дээр бол дараалал бол маш чухал. За тэг тэгээд 4 1 7 9. Тэг 4 1 7 9. За энэ 6 тоог яг дарааллын дагуу яг ингэ зөв таачих юм бол 50 сая төгрөг. Амархан байгаа зү. Тэгтээ 60 бөмбөлгнөөс 6-ыг ингэж таана гэдэг чинь бас л
Би гэхдээ ерөөсөө 6 дэгээр тоглож үзээгүй байгаа. Тэгээ 6 дэгээр тоглосон бүх хүмүүст өнөөдрийн тоглолтод нь бас азтай хямртай байсан байх гэж бодоод үргэлжлүүлээд jackpot 120 сая төгрөгийн төлөө тоглох гэж байгаа. Тэр бүх хүмүүст бүгдэнд нь амжилт хүсье. Машина ажиллуулъя. За. Нийтдээ 42 бөмбөлөг байгаа. 42 бөмбөлөгнөөс энд 7 бөмбөлөг нь гарч ирнэ. За 7 бөмбөлөгний эхний 6 бөмбөлгийг дараалал харгалзахгүйгээр яг сургуулийн зөв таах юм бол та 120 сая төгрөгт болох юм шиг. За эхнийх нь 28, дараагийнх нь 24. Удамд тааралтад нэг ахгүй тэгжэлээ. Амраа чи хүн амт өмөлөд байх юм. Яасан бэ гэсэн чинь. Чи би тэр доторогоор чинь нэлээд удаан тоглож байгаа. Чи битээ 36 та тоонууд гарч ирнэ гэж хэлээд байгаа ч хүн өмөлөд байх гэсэн. Тэгэхээр би одоо ерөөсөө тэгж өмөлөхөө болжоо. Ахын үгэнд оржоо. 28, 24, 1. 30 та тоо гарахгүй байна уу? Гарч байгааз. 39. 28, 24, 1, 39. За яг энэ хүү дөрвөн бөмбөлгийг гарч ирсэнгийн дараалал харгалзахгүйгээр та таацсан байгаа бол энэ дөрвийг таах юм бол 20,000 төгрөг хожиж байгаа. За 37-г оролцуулаад энэ 5 бөмбөлгийг 5 дангийн гарч ирэх дараалал харгалзахгүйгээр зөв таасан бол 900,000 төгрөг хожсон байгаа шүү. За хамгийн сүүлийнх нь тэр би хэллээ. 35. 30 та тоо гарч ирээд байдаг байхгүй юу? За хамгийн сүүлийнх нь буюу бонус бөмбөлөг. Бонус бөмбөлөг. Тэр 36. Би хэлдэг үттэй. Би хэлдэг байхгүй юу? Энэ 30 тоонууд гарч ирээд байна л гэж. Энэ үртэл ер нь 30 тооны талаар нэг яриаггүй дээ. Тэгэл 30 тоо яриад ихэнгүүт 39, 37, 35, 36 гэж гараад ирлээ. За нэг иймэрхүү. Өнөөдрийн 20 сая төгрөгийн тоо бол яг ийм биш. 28, 24, 1, 39, 37, 35. За яг энэ 6 бөмбөлгийг дараалал харгалзахгүйгээр та хэрвээ яг энэ дээр одоо бүгэлсэн болвол та 120 сая төгрөгтэй болцсон байх нь шүү дээ. Харин өнөөдрийн бонус бөмбөлөг 36 байлаа. За ингээд манай нэвтрүүлэлт анхаарлаа хандуулсан явдал их баярлалаа. Тэгээ бүгд зарим нь гэртээ харих замдаа явж байгаах, зарим нь гэртээ харж байгаах. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ сайхан амраараа 5 дахь өдөр уулзтлаа. Баяртай. Харин яг энэ нэвтрүүлгийн давталтыг та бүхэн маргааш 11 цаг 50 минутаас хүлээн авч үзээрэй. Баяртай. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Mongolia үндэсний дотроо. Та ердөө 550, 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий цугаати 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас C1 телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.